Бид өмнөх ангид энэ хөл толгойг дүрс Монгол хүний ертөнцийг үзэх үзэл зан заншилтай харшилдаг боловч хаа сайгүй дархсан байдгийг авч үзсэн. Энэ дүрс хос загсыг бэлэгддэг, хос загс нь сонор сэрэмж өнөр өтгөний бэлэг тэмдэг гэж эртний монголчууд үздэг байсан гэж бидэнд тайлбарлаж өгдөг. Эндээс өнөр өтгөн гэсэн утгыг авч үзье. Энэ инээд алдсан, өөр дээрээ хүүхэд эрхлүүлсэн том жигтэй бурхан шиг дүрийг инх амгалан хаан гин. Энэ гой инх амгалан гэсэн нэртэй хааныг гэрийн хоймроо залвал эрүүл инх өнөр өтгөн амьдрна гэж эртний монголчууд үздэг байсан юм гин. Түүхэнд манжин инх амгалан хаан гэж байсан. Байсаар барахгүй өндөр гэгээн зан базартай нэг цаг үед амьдарч байв. Энэ бол инх амгалан хааны жинхэнэ дүр төрх. Нилээ туранхай хүн байжээ. Инх амгалан хаан манжин эзлэн дүрмгийлэгч атал бурхан мэдтэй эдэлдэг. Энэ дүрс харийн атал өөрийн мэдтэй эдэлдэг нь ямар учиртай юм бэ? Энэ баатрын цээжин толтыг харуулав Манж Баатар байна да. Манжуудыг хуучны улсууд ямаа омогтой загасчин улс гэдэг байсан. Загасчин гэдэг нь халах хүний хувьд нэг төрөл доромжлолын үг байсан бөгөөд загасыг усны хорхоо гэж дууддаг. Загас бол хорхоо шавьжийг олон тооны өндөг гаргаж үрждэг гэж мэддэг байсан. Энэ дүрсний үнэн дүр төрхийг соёмбод байх гурвалжин тэгш өнцөг дүрсүүд ил болгодог. Тэгш өнцөг дүрсүүд нь бөөнхийн эсрэг бөгөөд энэ дүрсийг дөрвөн талаас нь хан хэрэм мэддэгч өнцөгт дүрсүүдээр хашиж зэр зэвсэг гэсэн хоёр гурвалжин дүрсээр мануулсан байна. Гурвалжины нэг нь энэ дүрсийн дээр байх бөгөөд үзүүр нь энэ дүрсийг чиглэн доош харсан байдаг нь дайснаа сөнөхийн бэлэг тэмдэг гэдэг. Соён бол монгол хүний бэлэг ухаан цог зал дээр тулгуурлан бүтээгдсэн дүрс мөнөөсөө мөн. Бас монголчуудын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг. Монгол хүн соёмбод түгнийхаа дор 100 ялалтыг байгуулсаар ирсэн. Цаашдаа ч мянган ялалтыг байгуулах болтугай.